тоор номын фонттой нөгөө музей үзмэртэй болохоор нэг батн те үзмэр маягаар үндсэн сан өмөрхтөө эдгээр одоо ерөнхийдөө зүгээр тоос хэрэгтэй юутай байгаа. Яг бүртгэж хийгээгүй. Тийм үү. Бүртгээгүй. Одоо манайхны энд хадгалагдаж байгаа сан хөмөр ер нь 200 одоо ингээд ерөөсөө нэг 2000 орчим бар гэж хэлж байгаа. Энэ юунуудаас эднэрийг одоо бүртгэх байгаа ном. Зүгний сарган үзээр авахгүй нарийн шигшээ тэрийг одоо бас тусгай бих болгож нааруулаад тэгээд үзгээр ингэж бичдэг гэсэн. Тэгээд 500 ном гаргаж жишээ гаргаж байгаа Монгол намын фондоос унших. Цахим дээр яаж оруулсан гэхээр та бүхний нөгөө нэг төслийн маягаар номнуудаа захиалж байгаа хамгийн эрсдэл хэвчээ номуудаа тэр цахим бол бас хүмүүст хүрэхэд хамгийн их гол төлөвлөж үзүүлж байгаа. За бас ажиллах нь бидний давхар шаардсан. Ачаалал бол буюу 1913 онд бүтээгсэн Төшөө аймгийн бишиг засаг Сүндийн одоо газар нутгийн зураг байна. Хамгийн зураг борлоо. Уламжлалт зураг борлоо. Тий. Гоё шүү. Энэ номны хэсэг энэ бол шараач байна. Энэ ялгаа. Энэ нөгөө нэг 50 хэмжээ байгаа мөнгө гэсэн. Засагуудаар хаваасан шүү дээ. Энэ нөгөө нэг засаг захиргааны нэг юм том. ганц нэрийн утсан. Түрүүн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Энэ номын сан доотлын тэр соног түрүүн ерөнхийлөгчийн төсөв тусгаад 12 одоо тэрчил ер нь одоо манай одоо гол энэ хадгалалт хамгаалалт нь хэцүү байгаа ганц хувь байгаа ном судруудаа яг тэр чигээр нь сканердэж бас төрийн дэмжлэг санхүүжилт хэрэгтэй. 100 гаруй сая төгрөг болох эхний ээлжийн юу гарч байна. 3 бот данкаас яг тэр хамгаалаад хөгжиж авах бид нар одоо сүүлийн хэдэн жил бол нэг 4600 хуудас нийтийн 40 орчим ном боловсролын судалгаатай. Тэгээд энэ бол гэмтлийн энэ одоо ерөнхийлөгчийн намын газраас өгсөн ном багцуулж Голландын машин хийсэн зэрэг. Хуучин бол одоо нэг тийм их тавчтай. Энийг бол одоо ингээд гэмтлийн зогсоогоод тэгээд одоо бичвэр судлалын ажил энэ одоо дутуу одоо гарахгүй зүйлийг нь одоо хүн сэргээд засдаг. Ийм одоо ажил хийж байна. Энэ маань сайхан төрслөг бодлогын сургуулиас явсан дам зөвхөн богтой. Монгол хурлын язгуур ихлүүх үндэсний хэлэлцэл, ардын бэлэг зүй, эртний удирдлагын Монгол хүний ёс заншлын нэвтрүүлэг хариуцыг уламжлалт оюуны соёлын хосгүй гамшиг төвлөрөл Монголын улс орчин Монгол хурлын оюуны нандин сурвалж монголчуудаар болсон дэлхийн бүтээлээ. Тэр учраас энэ сайн бэлтгэл цагтл тавьсан цагаар дэлхийн төвсөн Монголын улс орчин Монголын төвийн цахим тайлбарлалын төслийн нийтийн ажиллагаа эхэлсэн мэдээ. Organizationen Monusin Heritage Kunststofsstrategie Design ja. Sagen wir haben mana hakkında bütün doğrusun filmsin Monusin Kunststofsstrategie en güzel kavş en çok olna Onun en müthiş ilk sanatçı ilsin Monusin
эрхэм мөндөдийн ерөнхийлөгч хайрын өдөрч ерөнхийлөгчийн хамгийн хамтран хамт олон би агын төрлийн өмнөөс хүн хүндлээ илэрхийлье. За мөн аливаа ажил бол дэмжих эзэн дэмнэх баггүй хийж үүсгэхэд ирэх байдаг. Энэ ажлыг бид бүхэн хамтран даалгасан хугацаанд хийж өнөөдөр нээлттэй хийж байгаадаг баярлалаа. Энэ ажлыг хамтран үүсгэсэн Монгол Улсын их сургуулийн шинжлэх сургууль, Иван Артемийн физикийн хөрөлн Монголын үндэсний сангийн эрдэмтэн судлаачид багийн хамт олондоо бас та бүхнийг баяр хүргэж халуун төсөлтөд урам хүсэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхийлөгчийн намын газрын захиалгаар Монгол Улсын шинжлэх академийн төв археологийн хүрээлэнд бүтээсэн нэггүй Монголын төвийн тайлбартай донлог бүтээх ажлыг дуусгаж танилцуулж байна. За уг талийг Монгол Улсын ерөнхийлөгчийн 2016 оны 162 дугаар зарлиг хэрэгжүүлэх Монголын түүхийн судалгааны үр дүнд тулгуурлаж Монголын түүхийг захин монголчуудын бүх нийтийн түүхийн боловсролыг дэвшүүлэх ийм зорилготой бүтээсэн юм төлөвлөмаа. Мөн Монголын их түүхийн нэмэгдүүлэх түүхийн үнэн зөв мэдээллийг дотоод гадаадд түгээн дэлгэрүүлэх Монголын түүхийг өргөн олон түмэн оролцсон бүтээх ийм боломжийг хангаж байгаагаар энэ түүхийн гол ач холбогдол оршиж байгаа. Дээрээс нь Монголын түүхийн дэлхийд хийгдсэн хамгийн том датабаз буюу мэдээллийн нэгдсэн сан гэж бас ойлгож болно. Өнөөдрөөс мэдрэгдэлсэн Монголын ард түмний тусгаар тогтнолын дахинаад мөн ч их сайхан зүйлийг та хийсэндээ гэж бодож байгаа сэтгүүлч нэг нэгэ бас бүгдээрээ хэрэглэжтэй баярлж юмстай ба ингээд таны үг сонсъё. Баярлалаа. Нэгэн сайхан түүхэн үйл явдлыг хамтдаа тэмдэглэж байгаа эрхчлөө тусгаар тогтмолоосны их ой маань болж байгаа гэдгийг бас хэлж байгаа гэж бодож байна. Би одоо өглөө бодож байгаа нэг ийм үг. Ер нь бэлэг оюун тусгаар байх юм бол бие сэтгэл тусгаар байна. Бие сэтгэл тусгаар байх юм бол улс орон тусгаар байна гэж. Хүн оюун санааны хувьд тусгаар байдлаар алдах юм бол тэгээд тусгаар байдлаа алдна гэж би боддог. Тэгэхээр энэ бол үнэхээр батлагдчих. Тэгээд энэ бүхний үндэс суурь бидний их түүх байгаа. Бидний өвөг дээдсээ Монголын ард түмний бүтээсэн гайхамшигтай тэр өв соёл байх. Яг одоо хоолунд иддэг шиг, яг энэ агаараар амьсгалдаг шиг бид нар энэ өв соёлоос суралцаад энэ өв соёлдоо ямар нэгэн байдлаар багц чулуу хөв нэмэр оруулаад явах юм бол бидний Монгол үндэсний тэр сайн сайхан бие даасан байдал улам баталгаажна гэж боддог. Эдийн засгийн байдал хүнд байна, төсөв хүнд байна гэж их ярьдаг л да. Тэгээд сэтгэл байх юм бол түүнийг тээж яваа хүмүүс нь байх юм бол бас ажил хийж болдго юм байна гэж ингэж бодож байна. Сая би одоо төв номын сангаар орж ирээд зөвхөн ерөнхийлөгчийн төсөвт бид нар тусгаагүй ш. Ерөнхийлөгчийн төсөв гэдэг нь 13 оноос хойш бараг одоо 4 дахин буурсан баг. Бид жил бүхэн 30% буулгаад яваад. Хамгийн их төсөв асдаг институт бол Монгол Улс ерөнхийлөгчийн төсөв. Одоо явж явж нэг дунд сургуулийн төсөвтэй ойролцоо байна. Гэхдээ тэр дундаасаа мөнгө гаргаад ийм санаачлагыг бид нар дэмжиж. Яг Монгол Улсын одоо бусад оронд ерөнхийлөгч ажиллаа өгөх явахад тусдаа одоо нэрмжит номын сан гэдэг нутагт нь бий болоод ингэдэг байдаг гэдэг. Тэгээ бодож байгаад бид нэр ерөөсөө энэ сайхан түүхийн номын сандаа ерөнхийлөгчийн нэрмжит танхим гэж нээе. Тэгээд нээсэн одоо энэ манай номын сангийн ажилтнууд бүгд мэд. Манай ганц нүүр тахалдаг одоо танхим хийн. Тэнд одоо бүх зүйл нь ингээд бүх одоо энэ байгаа ном тэр одоо ховор бүтээлүүд ихэнх нь цахим болоод орсон. Бид нар бас тэрнийг хэрэгж үзсэн. Зөвхөн тэр танхимыг тогтчвол тэр цахим болгоход 800 бараг тэр өмших төгрөгийн
одоо зардал дэшээ явсан. Хамаг юм хасж байгаа дэшээ. Тэгээд би сая хэлжсэн 1990 оноос хойш энэ номын санд орсон хамгийн том төсвийн одоо хөрөнгө оруулалт энэ байна. Зөвхөн үүгээр зогсохгүй. Бид нар сэргээн засварлах гэж бүхэл бүтэн одоо Англиас тэр одоо энэ дэлхийн энэ улс орнууд сэргээн засварлахын хамгийн сайн тоног төхөөрөмжүүдийг тэр тоног төхөөрөмжүүдийг захиалж авчирж байгаа 12 он байхад 12 13 он дамжуулаад сэргээн засварлахын тасгийг бий болгосон. Энэ хадгалж байгаа 1% ерөөсөө нэгтэл баг гэмтчгээр байгаа тэр хуудас тэр бүх юмыг сэргээн засварлаад бүгдийн цахим руу оруулж. Одоо Монгол гарч байгаа бүхэл номыг бид нар цахим руу оруулахын эксүүрийг тавьж гисэн. Тэр Монгол улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааг сурталчлах гэдэг хэсгээс нь бид нар гаргадаг. Өнөөдөр Монголд одоо хамгийн их муу хэлэгддэг хамгийн муу нэртэй хүн бол ерөнхийлөгч байж магадгүй. Бид нар өөрийгөө сурталчлаад ямар ч бодлого баригдгүй. Харин энд нэг үлдэх юм. Тэр мөнгнөөс энэ эрдэмтдийнхаа одоо оруулж ирж байгаа энэ зүйлүүдээс нэг үлдэх юм хийж үлдээх юмсан. Өнөөдөр нэг тийм сорилттой бид нар тулгарчаад яг дэлхийн хүн төрөлхтөн Монгол улс бүгдээрээ мэдээллийн технологи руу ороод бүгдээрээ одоо нэг юм утсаа майдсан, компьютераа майдсан баг энэ хүний одоо тэр мөн чанар баг өөрчлөгдөх тийшээ явж ш. Тэгээ маш их сэтгэлгээний бохирдол бий болсон. Юмыг дандаа муухай, дандаа муутлаас нь. Бид нар анх нээлттэй нийгэм явж байхад шүүмжилт сэтгэхгүй гэдэг энийг бий болгоё гэж их дэмждэг байсан. Одоо энэ бол арай хэтэрж явах шиг надад санагдаж байна. Тэгэхээр энэ дунд сайн юм яаж авч үлдэх вэ? Тэр сэтгэлгээний бохир далаа тэр дотор нэг алтан тусал шиг ганц юм яаж үлдээх вэ гэж бодож. Одоо та нар Facebook, энэ Euro, энэ Twitter, энэ манай одоо иргэд энэ Улаанбаатар ерөөсөө энэ хотын хорооллын зах одоо бүх газар ингэ сууж байгаа. 20 хүн сандал дээр сууж байхад 19 тэр ховж ивэл харж байна. Ганц хүн саяын энэ Монголын одоо түүхийн энэ Euro ороод тэр Facebook-ийн тэмдэг дээр дараад ийм гоё одоо түүхний их сурвалж бий болжээ гэж түгээж байгаа юм надад харагдахгүй. Тэнд нэг хов байх юм бол тэрнийг бол хамтлан дүү. Энэ нэр та нар энэнийг хийгээсэй гэж бодож. Одоо орчимч ийм болцсон байна. Энэ дэр нэг видео харуулад алга ташуулахад та нар илүү ташдаг болчихсон. Ном харуулад ярихад бол ташгаа байж. Номын хүн гарч ирээд юм ярьж байхад бол дэмжихэ болчихж байгаа. Энд чинь айгүй буруу. Энэ бол энэ Монголын оршин тогтнох Монгол үндэстний энэ өв соёлыг авч явахад тулгарч байгаа том сорилт гэж би бодож байна. Тэгэхээр энд бүр одоо төрөөс бид нар их л ярьдаг. Төрөөс бодлого хэрэгтэй анхаарал хэрэгтэй. Төрийн анхаарах шаардлагатай боддог одоо юм бол зөндөө байна. Та нарын их хурал дээр өдөр тутам яригдж байгаа, засгийн улс дээр өдөр тутам яригдж байгаа хичнээн асуудал. Би ерөнхийлөгч болж гарч ирээд ерөөсөө миний тэр үндсэн хуулийн дээр ч байдаг. Манайхан бас л ярьдаг. Ийм юм руу ороод, тийм юм руу ороод. За миний нэг ганц орч шаардлагатай юм бол үнэхээр Монголын түүх соёл, өв соёлын юмыг нэг авч үлдэхэд тэнд нэг тийм сайн санаачлага байгаа бол дэмжихэд өөрийнхөө үйл ажиллагааны нэг чиглэлийг, нэг жигүүрийг энэ чиглүүлээд гэж бодсон. Одоо яг ажил болцсон, яг энэ шиг ингээд ажил болцсон 40 гаруй юм санаачлага байна. Зүгээр жагсаараа хэлгээд. Энэний цаана үлдэж байгаа, оршиж байгаа. Тэгээд бид нар ингээд энэ цахим тойлгээд ингээд үлдээч гэдэг энэ суурийг бий болгочих. Программыг оруулаад санаачлагыг оруулж байгаа байхгүй. Тэгээд сайн хэллээ. Манай хэлбэнтэд энэ талаар одоо мэддэг. Тэр хамгийн нарийн нандин тэр түүхээ мэддэг. Тэр айлын тэр удмын тухай буруу мэдээлэл тэр үсгэн дээр байгаа аль эсвэл байхгүй байгаа бол чи өөрөө оруулж болно шүү. Одоо энэ мэдлэг гэдэг чинь нэг хүн тээж явдаг биш. Ерөөсөө хүн төрөлхтөн тэр чигээрээ хуваалцаж тээж, хамтарч бүтээж, хамтарч хүртэж явдаг болсон байна. Энэ их суурийг тавьж байгаагаараа энэ бол үнэхээр одоо гайхамшигтай юм болж байна. Тэр Монголын нууц товчоо гэдэг. Монголын нууц товчоо гэдэг нэг байгаа Монголд гарцсан одоо энэ заавал судлаад хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Тэгээд дэлхийн хичнээн орнд байна. Дэлхийн хичнээн оронд ямар хэлээр яаж гарсан бэ? Тэр эхний тэр хэвлэлийнх нь юу зүгээр л ингээд каталог маяг. Зүгээр ингээд олоод хэвлүүлээд дахиад одоо ингээд үлдээн гэдэг бол судлаачдад дүүнийг үзэж байгаа хүмүүст бол гайхамшигтай зөв зүйл гэж би боддог.
Би үнэхээр сая энэ 100 одоо энэ намар Монгол судлалын ирээд 40 гаруй орны 500 гаруй эрдэмтэн цуглаад тэгээд тэр харь орны эрдэмтэд Монголын тухай монгол сайхан хэлээ. Монгол сайхан бичгээд Монгол сайхан хэлээ. Тэр 400 хүн телевизийн ямар ч сурвалжлагч яваад очсон яриа зогсож байгааг хараад би үнэхээр баярлаж байна. Би гарч ирээд миний хамгийн гол тавьсан нэг зорилго бол Монгол судлалыг дэмжиж. Ерөөсөө энэ Монгол судлал гэдэг энэ Монгол судлалын төлөө монголчууд энэ өлгийн Монгол орн байна. Өөр оронд энэний төлөө санаа тавиад цаг замаа зориулаад насаа зориулаад явж байгаа тэр хүмүүсийг бол өстой бид нар дэмжих ёстой гэж байна. Би аль ч оронд очсон Монгол судлалын их сургууль байвал тэнд нь очдог. Нэг хэдэн төгрөгийн ном одоо компьютер авчиж бэлгэлдэг. Тэгээд нэг хоёр залуу байгаа бол тэнд нь одоо нэг жилийнх нь юм уу тэр сургалтын зардлыг өгдөг. Тэгээ Монголд ирээд дадлах хийгээрэй гэж урддаг. Тэр ирээд одоо дадлах хийх зардлыг өгдөг. Дахиад тэр ерөнхийлөгчийн төсөв тэр нь Монгол судлалыг туссан байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө гаргадаг. Ингэж Монголын энэ олсон ололтыг нэгч байтугай, хоёрч байтугай тэр их сургууль тэр юмар дамжуулаад дэлхийд таниулж байгаа бол миний Монгол цаашаа оршин тогтнох, байх, хөгжих, дэвжих хүн төрөлхтөнд ойлгогдоход хөв нэмэртэй л гэж би боддог. Тийм учраас энэ үйл ажиллагааны төлөө явдаг юм. Тэгэхээр ингээд нэг салаачлаг, нэг зүйлийн тухай яриад байх юм бол цаана уул шиг тийм одоо бүтэж байгаа өөрөө бий болж байгаа тийм сайхан үйлсүүд бий. Тэгээд энэ бүхнийг бас ингээд үргэлж хийж явж явах ёстой. Ер нь Монголын одоо Монгол улсын төрийн тэргүүн гэдэг бол үеийн үед энэ Монголынхаа төв соёл энэ уламжлал ёс заншлын энэ үйл ажиллагаанд үргэлж анхаарал тавьдаг. Тэгээд Монголын эдийн засаг бас юм гайгүй болоод ирэхээр засгийн газар тэгээд тэр одоо үүрэг хүлээсэн төрийн албан агч түүгээр дамжаад боломжтой Монголын иргэд бүгдээр анхаардаг болоод ирэхээр гайхамшигтай сайхан болно гэж итгэж байгаа. Ер нь цаашаа боломж гараад хүнд ингээд одоо гараад ирэх юм бол бас сайн сайхан зүйл манай иргэд чинь өөрийнхөө хөрөнгө цаг зав зарцуулдаг болсон шүү дээ. Тэгэхээр бас нэг мартагч магадгүй ийм зүйлийг бид нар харж ингэж авч явах шаардлагатай гэж би өөртөө боддог. Энэ үүднээс л энэ үйл ажиллагаанд хандаж явдаг юм аа гэдгийг би хэлж байна. Тэгээ өнөөдөр бас нэг зүйл сая би одоо энэ номын сангаар тав хүн орж ирэх юм бол дандаа үйлчлүүлдэг бас судлаач болдог судалгаа. Доор одоо нөгөө 9 сарын 1-нд бүхэнд нэг хичээл заадаг. Тэгээд тэр хичээл зааж байхдаа бүр зориулж авсныг дэлгэцээ сая номын санд бид нар бэлгэлж. Тэгээ сая орж ирээд энэ одоо тойл руу ороод нэг үсгэн дээр дарахтал бүх юм гараад ирж шээ. Сайхан байна. Бид нар одоо хуучин хаана байна, энд байна гэдэг ингээд хайгаад байдаг биш ингээд техникийн боломжийг ашиглаад ингээд түүхээ ингэж гаргаж авах бол үнэхээр одоо гайхалтай гэж байна. Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Тэрнийг ерөөс сонсоод шаардлага байх. Монгол бахархлын өдөр гэж бид нар эцэг жин сааныхаа өдрийг тэмдэглэдэг болгоод, амардаг болгоод, түүгээрээ одоо Монгол бахархлаа түгээдэг болгоод ингээд явж. Би энийг зөвөл гэж байна. Энэ тасархсгүй гэж байна. Тэгэхээр одоо Монголын нууц товчоо гэдэг нэг ном сайн над бодогдож байгаа. Яг энэ Монголын нууц товчоо шиг ингэж одоо олон түмний анхаарлыг татсан ийм ном дахиад нэг хэдэн жилийн дараа зөндөл гарцсан байгаа. Хамгийн гол нь бид нар хүргэтэл байгаа юм да тийм. Энэ бичиж байгаа, хийж байгаа, энэ бий болгож байгаа энэ хүмүүсийнхаа тэр гайхамшигтай бүтээлийг хүргэхэд байна. Өнөөдөр хүрээгүй байж магадгүй маргааш хүрнэ. Иймэрхүү маягаар монголчууд өөрийнхөө оюун санаагаар, оюун соёлоор хүмүүсийн сэтгэл зүрх рүү орж чадах хэрэгтэй. Тэхийн бол тэр Монголын тухай ойлголт, Монгол гэдэг ойлголт чи өөрөө оршин байгаа. Тэр Чингис хааны хэлсэн үг бол зүгээр нэг хэлсэн үг биш гэж боддог. Би өөдөө Монголын ер нь мэрэгд, Монголын тэр өвгдээ, Сухант өвгдээцийг хэрэгэлдэг үг байсан байх гэж боддгийн шүү. Сэтгэлийн эзэнд биеийг хайчихгүй гэж. Би түрүү хэлсэн шүү. Сэтгэлийн өвд чи тусгаар байх хэрэгтэй. Чи оюун санааны өвдөд тусгаар. Чи өнөөдөр ядарч явж бол хэцүү амьдралтай байж болно. Мөрчөж болно. Гэхдээ чи сэтгэлийн өвдөд тусгаар бай. Сэтгэлийн өвд би Монгол гэдэг түүхээрээ бахархдаг. Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Тэгээд түүнд ямар нэгэн хэмжээгээр хөв нэмэр оруулах чаддаг. Түүнийг үр хүүхэд хойч үе хажуудаас урж байгаа хүмүүстэй үлдээж чаддаг л байна. Тийм сэтгэхгүйг л үлдээж. Тэгэх юм бол Монголд бие дааж цаашаа орших ийм сайхан боломж бол бүрдэнэ гэж би өөртөө боддог.
Тэгээ бидний бүр нэн шин түүхээс авахгүйдаа ч гэсэн одоо хүндрэлтэй ерөөсө гаргаж тавиагүй зүйлүүд маш их байдаг. Улаан талбайдаа суугаад тэр ялтын эх орны дайны ялтын 70 жилийн оогоор Монгол цэрэг улаан талбайд айгуур алхаж явах бол сайхан байсан шүү дээ. Цэрэгээ алхуулъя гэж хэлэхэд бидний бас одоо хойд хөршийн хүлээж аваад ингэж ирсэн. Гэтэл тэрний цаана бидний хийсэн юм бол тэрнийг одоо хүмүүс мэдэхгүй. Тэр дайнд орсон монголчуудын агуу их хөв нэмрийг маш том одоо цэргийн хүрээлэн, түүхийн хүрээлэн маш олон үнэтэйгээ хамтарч байгаа асар том альбом байлсан. Тэгээд тэр альбомоо хүргэж өгч. Тэнд ер нь олон үг тайлбарлаад авах хэрэггүй. Тэр альбомод Монгол, Орос, одоо англи тэр хэл дээр хүргээд тэнд байгаа хүн нэг эргүүлээд монголчууд чинь ийм их энэ хүн төрөлхтний тэр хүнд цаг үед ийм их зүйлийг хийж ирсэн. Зүгээр хятадыг чөлөөлөх дайны тухай 70 жил болох гэж нэгтэл манай зарим үндэс сурталчилсан улсууд зэмлэлтгэл байсан. Энэ 70 жилийг хамтарч тэмдэглэдэг хэрэг энэ бүтэхгүй юм. Гэхдээ бид нар чөлөөж бидний өвгдөөс энэ чөлөөлөхөд оролцож явсан тийм агуу төв байдаг. Маршалч болсон цагаан хэрмийн наан зогссон цэргийн парад хүлээж аваа зогсож идэв. Тэр зургийг л тавьчихсан байхад тэгээд нэрээ тийм байж шүү. Тэгээд тэдэнд зориулсан тэр музей тэр зүйлүүд нь одоо дахиад нэмэгдээд бүр их том одоо юм болж байгаа. Бид өөрсдийнхөө төвөнд бид өөрсдийнхөө өвгдөөсийнхаа тэр оруулсан гайхамшигтай хөв нэмэлт бид өөрсдөө санаа тавихгүй бол хэн ч санаа тавихгүй. Бид санаа тавиад ач холбогдол өгөөд ирэх юм бол бас тэр чинь салхи иргэн гэдэг шиг тэр одоо үйл явдлыг дагаад өөр юмнууд бий болж эхэлдэг. Иранд очоод бид тэр Айтолла Хаменеи гэдэг тэр хүнтэй тэр хүн гар бариад бид монголчууд баярлж явдаг. Хэлж ирсэн. Тэр надад их сайхан санагдсан. Би энэ одоо Өлзий тааны бунханд очоод ирлээ гэж гаргаж хэлсэн. Тэ. Өлзий тааны маань одоо тэр Султаны Мухаммед гэж нэрлэж байгаа шүү. Тэр зүгт бол тэгж нэрлэдэг. Одоо Султан Мухаммед гэдэг чинь тэр хавьд бол ямар том нэр вэ? Яг түүхээ мэддэг улсууд нь Өлжаа гэдэг гэж. Тэгэхэд одоо танаа хаадын үед манад их сургууль байгуулагдаж байна. Танаа хаадын үед Иран сэтгцийн өвчтөй хүмүүст зориулсан эмнэлэг байгуулагдсан. Тэр эмнэлэг нь хөгжмөр эмчилдэг байсан юм аа. Тэгээд тэр одон орон судлах тэр агуу одоо тэр одон орон судлалын төвүүд. Тэгэхээр Иранд очоод авах юм бол музейнийх нь бараг 70% магадгүй одоо би хэтрүүлж иж магадгүй за наадах нь 3.1-ээс илүү ерөөсөө тэр ил хаадын төвтэй холбоотой. Тэр монголчуудын бүтээж өгсөн гайхалтай уламжлалтай холбоотой байдаг. Тэр ойлголт орнын бүх улсын тэр музейгээр ороод ирсэн. Энэ бүхнийг бид нар хүргэх хэрэгтэй. Ийм их ажил байгаамаа. Тийм учраас энэ зүйлээс бид нар дөнгөж хаалгын нэгт төдийх нь дөнгөж нэгний салхи оруулалт төдий ийм зүйлүүдийг хийх гэж ингэж ойлгож байгаа. Энэ үйл ажиллагаа цаашаа улам үргэлжлэнэ гэдэгт би ерөөсөө одоо бүр эргэлзэхгүй байна. Саяхан одоо бид нар дахиад төсвөөсөө гаргаад бид нар нөгөө хадны одоо зураг, сүв зураг гэж ярьдаг. Хадны зургийн асар том судалгаа хийлээ шүү. Тэр одоо 20-оос 30 км урт. Тэгээд тэр чигээр одоо зураг зураад үлдээсэн ийм галерей гэж юусэн. Одоо тэр Баян хуулгийн ховдын нутгаар байгаа тэр бол ерөөсөө бүр гайхамшигтай шүү. Хичнээн гайхамшигтай юм болж. Би тэр зургаар дамжуулаад бидний тэр өвгдөөс тэр үед бидэнд мессеж явуулсан байх гэж би ойлгоод байгаа шүү. Бид ингэж амьдарч ирсэн шүү. Ийм хүмүүс байсан шүү. Та нар чинь ийм агуу өвгдөөстэй хүмүүс шүү гэж хэлээд бичээд зураад үлдээсэн байх гэж ойлголоо. Тэгээ сая тэр АСЕМ-ийн одоо хурал болоход тэнд ирж байгаа төрийн тэргүүнүүдэд бид нар тэр одоо хадны зурагнаас сэдвүүлж яг бүтээсэн 3 зураг болгоод нэг зураг бэлгэлсэн. Тэр нөгөө нэг том гэрт хурал хийж яхад би за энэ гэрийн ханаар ингээд энэ зургууд тавьсан байгаа. Та нар гарахтаа энэ төлөөлөгчдийн тэргүүнүүдэд төр засгийн тэргүүнүүдэд нэг бэлэг болгож өгч. Монголчууд бол ийм гайхамшигтай одоо түүхтэй улсууд 12 одоо мянган жилийн өмнө 7000 жилийн өмнө зургдсан хадны зураг яг тэрнийг хэвээр нь аваад буулгаад өнгө оруулаад тавьсан байгаа. Аваад яваарай. Бүгд босоод нэг суулжтай дадуулсан. Дараа нь олдохгүй дахиад надад байна уу гэдэг. Гэхдээ ийм гайхамшиг байгаа. Иймэрхүү маягаар бид нар энэ соёл түүх бүх юм нэг хурал хийхдээ ч гэсэн хажуугаар нь хавчуулаад түгэх гэж оролдож. Тэгээд бүр энэгээр одоо бол Монгол бараг төвтэй болох гэж байна. Сая бид нар өөрсдөө санаачлаад ерөнхийлөгчийн хөвөлдөр олон улсын хадны зургийн дээр нөгөө
өөр одоо дэлхийн олон улсын хурал хийдэг шүү. Одоо Монгол хийдэг бол ямар гоё юм. Тэгсэн хадны зураггүй улс орн гэж бараг байх. Хамгийн гол нь тэндээ анхаарал тавьдгүй үгүй юу гэдэг асуудал байна. Тэгэхээр судлаачд байдаг юм байна. Тэр хадны зураг судалдаг улсууд орчин үеийн энэ их технологи, орчин үеийн дээрх хэл ам дотор, орчин үеийн дээрх мэдээлэл дотор харагддаггүй байж магадгүй юм байна. Тэгэхээр хэдний бүтээлийн тухай яриад эхлэх гэдэг чинь гоё юм байна. Тэгээ бид нар энийг явуул өөр баримтат феномен хийдсэн байгаа. Бид нар нэг үзүүлдэггүй л болохоос биш хийж байгаа зүйлээ нэг ингэж гарч ярьдаггүй л болохоос биш. Тэрнийг хизээ нэгэн цагт хүмүүс үзнэ. Энэ их тэнгэрийн хажууд, энэ амны хажууд ч гэсэн гайхамшигтай хадны зургууд байдаг шүү. Бүр яг энэ хажуухан талд байж байгаа. Гэхдээ тэр их эмзэг юм байна лээ бас. Энэ цаг уурын өөрчлөлт бус юмд ороод алга болчих магадaltaй юм байна. Тийм учраас одоо ингэж явж олж, цуглуулж, түүнийг хайрладаг, хамгаалдаг болох хэрэгтэй юм шиг байна. Тэр ард иргэн засаг захиргааны нэгжүүд анхаардаг ийм болоосоо гэж ингэж бодож байгаа. Түүхийг бид нар хэн бичсэн, хэн бүтээсэн гэж ер нь янз бүрээр хэлмээргүй юм билээ. Бид нар одоо түүхийн эхлэлний ботууд нөгөө 7 ботоор гаргасан шүү. Өөр 20 дугаар зууны эхнээс ахуулаад тэгээ 20 дугаар зууны сүүлээр одоо амьдарч байсан тэр хүмүүсийн бичсэн яг тэр номын яг тэр чигээр ямар ч одоо юу оруулаад хэвлэхэд манай судлаачид манай төв Монголоо гэсэн улсууд ямар их эрэлт хэрэгцээтэй байна. Одоо ерөөс ерөнхийлөгчийн намын газрын хэд үлдсэн одоо бусад бүх газар худалдаад аваад дууссан. Одоо дахиж хэвлүүлэхээс өөр арга байна. Дахиад бид нар Монголын эртний түүх гэж 5 ботоор бүр Монголын эртний түүх гэдэг 5 ботоор дахиад тэр эрдэмтдийнхээ бүтээлийг одоо өөр санхүүжүүлэх газар олдохгүй байх шиг байна. Тэгэхээр явж нөгөө ерөнхийлөгчийн намын газар. Одоо юу байгаа вэ? Тамгын газрын дараа. Одоо хаана мөнгө байгаа вэ? За тэгвэл энэс яасан. Энэ ашиглалаа болий. Тэрнийгээ болий. Энэ тухай хүмүүст ярих гэж төлөвлөсөн мөнгөө болий. Ерөөсөө илүү хийч. Мингээд явдгийг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ? Манайд нэг одоо ажил хийж байгаа энэ төсвийн мөнгө зарцуулж байгаа дарга нарын тооч одоо маш их. Тэр дарга бүхэн дотроо Монголын түүх, соёл энэ одоо юмтай холбоотой юм нэг тэр төсвөөс нэг жаахан мөнгө гаргахын сэтгэлтэй л байх юм бол энэ бол яваад байх бас юм боломж байна. Би төсвөр байгаа юм да. Тэгэхээр ийм сэтгэл байгаа, түүнийг тэвчин байгаа, түүнийг бүтээдэг, судалдаг хүмүүс нь байхад бол энэ ажил цаашаа явах нэ. Тэгэхээр бид нар тэр эртний түүхийнхээ 5 ботоо гаргаж та бүхэнд танилцуулна. Энд одоо хэдэн уулс дүүрэн ингэ бичсэн байна. Тэр энэ хаалтын судлал, бүтээл одоо тэр цуурч, хүний тухай гэдэг ингэж би тэр бүхнийг энд яриад шаардлагагүй гэж бодож байна. Тэгэхээр ийм маягаар одоо бүгдээрээ талхлаасаа ингээд зүтгэх юм бол энэ сайхан түүх соёлынхаа төлөө ингээд зүтгэхэд сайхан болсноо гэж ингэж бодож байгаа. Тэгээ манай энэ номын сан 95 жил үү? 95 жилийнхаа түүхтэй тэмдэглэсэн. Тэгээ 95 жил болоход одонгоор шагнагдаагүй л ингэж явсаар байгаа. Сая бол одоо хөдөлмөрийн гавьяаны Улаанбаатарын одонгоор шагналсан. Энэ бол үеийн номын санчдын энэ номын сан авч явсан одоо энэ бүх хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж байгаамаа. Энийг одоо та бүхэн баяр хүргье гэж номын сан. Ингээд энэ ном бүтээл мэн одоо энэ номын санд орж ирээд харахад хичнээн гайхамшигтай зүйлүүд энд байна. Тэгээд тэнд байгаа зүгээр л бараг тэр модон баг тэнд байж байгаа нэг баг тэр хэдэн мянгаараа байна шүү. Даргаад энэ үзмэр бусад эргэлтэнд оруулаад хичнээн их юм байна. Ер нь тэгээд энэ Монголын үзүүлэх боломжтой юмнуудыг уг нь бол ингээд бүр цахим юм одоо музейн хэлбэрлэлд оруулмаар юм байлээ. Тэгээд эргэлтэнд оруулаад одоо дэлхийн музей дэлхийн чинь тийм болчихлоо. Илүү бид нар цаашаага ингэж хандаж ингэж явах шаардлагатай гэж бодож байгаа. Олон жил номын сан маань байр сууцны тухай ярьж ирсэн. Бас нэг гайгүй газар аваад ингээд эхнийх нь нэг хоёр давхар нь баригдаад зарим нэг төсвөн тавигдаад явж байгаа ийм одоо мэдээ байгаа. Тэгээд юм бүтснийхэн дараа хэлсэн дээ. Тэгээд хийж байгаа юм гэж байгаа. Та нар ямар итгэж биш юм бэ? Сүлтэй юм болгоч биш дээ. Тийм учраас бид нар юм бүтээд ороод ирэхэд за ийм болсон гэж. Нөгөө муу нэртэй матар гэж ярил одоо зөндөө юм яриа. Юу болж яаж орж ирж монголчуудын энэ дээшлэл. Монголчууд өөрсдөө санаа тавиад ингэж яваад ирэхээр бараг тэнд байгаа тэр Никлас Кейж гэдэг хүн ч одоо эргүүлж тэр өөрийнхөө худалдаж авсан. Тэр өндөр үнээр худалдаж авсан бүтээлээ эргүүлээд Монголд биелүүлж байгаа. Одоо тэрний дагуулад тэр Холливуудын одоо хүн Монголд ирээд энэ санаачлагыг дэмжиж явах юм бол дэлхийн нийтэд бас л сайхан мэдээ болох байх та гэж би бодлоо.
Тэгэхээр ийм сайхан мэдээнүүд бас монголчууд өөрсдөө хүргэчих юм одоо гайхамшигтай сайхан мэдээнүүд байна. Энэ дээрээ бүгдээрээ хамтарч ажиллая. Одоо Улаанбаатар хотын чулуун мэд нөгөө цагаан хот тийм ээ. Нөгөө хийдийн сарилгийн өндөр гэгээний маань одоо би зүгээр би ерөөсөө тэр талаар нарийн судлаагүй. Зүгээр би бодохдоо өндөр гэгээ маань ер нь нэг том хот одоо магадгүй одоо Монголын нийслэл хот ч юм уу тийм ээ. Үтээх гэж улаан гэж одоо өөр цаг үед нэрлэж цагаан хот гэж байгуулаад эхэлж ирсэн. Хэн ч очоогүй байсан. Тэр өндөр гэгээний ямар гайхамшигтай одоо тэр одоо юугаа хийж ирсэн байна, бүтээлээ хийж ирсэн тэр зүйлүүдийн шавар хэвүүд хичнээн болдож. Бүр энэ чулуу явсаар өмнө болохгүй тэгээ Улаанбаатар хотын захиргаан дээр нэг ирээд нэг хэдэн төгрөг болоод ингээд дэмжиж явж. Тэгээ бас сайн санаад хүмүүс дэмжиж байгаа байх гэж би бодож. Би хөвдөө энэ ажил хийж явсан ч албатай ч байсан, албагүй ч байсан, ямар ч байсан би энэ Монгол судлал, Монгол хэл соёлын, төв соёлын юм өстой амьсгалж байхын хугацаанд би дэмжиж, үргэлж дэмжиж явах болно. Энэ хүмүүстэй хамт байна. Тэгэхээр ингэж одоо явъя, ингээд хамтраад сайхан ийм одоо сайхан бүтээл, ийм сайхан одоо зүйл маань нэгдлээ, дэлхийд даяар одоо олон монголчууд байгаа. Монгол нөгөө уурчин бичих рүү оруулсан бас их сайхан байна. Бид нар өөрсдийнхөө вебсайт одоо юу уурчин бичихд оруулсан. Манай вебсайт руу ерөнхийлөгчийн нөгөө вебсайт руу Монголоос хандж байгаагаас илүү гадаадаас хандж байгаа нь илүү байгаа шүү. Гэтэл нөгөө гадаад улс орнууд байгаа нь 5-6 сая монголчууд. Тэгээд уурчин бичгээр уншдаг үздэг. Сайхан юм байна. Тэгэхээр бид нар ч их баян улс шүү. Бид нар ч үнэхээр бас нэг талаар одоо өөрсдийгөө муу доош нь хийх хэрэггүй. Энэ Монгол бол далайн шиг их том орн шүү. Ягаад гэвэл хүмүүс нь ийм бүтээх хийх мэрэгчлээтэй байхгүй. Үүгээрээ томроод байна. Өнөөс биш ерөнхийлөгчгээд нэг гарч ирээд тэр хүний толгоноос гарсан юм ийм цаасан дээр уулгаад магтан дуулаад дагаад бүжиглээд байвал одоо юу гарах вэ? Юу ч гарахгүй ш. Тэр хэмжээгээр хатин гişж алга болно. Тэгэхээр ийм гайхамшигтай хэрэгчлээ бүтээх хийх хэрэгчлээ байгаа. Энэний улам цаашаа хадгалж явах ёстой гэж бодож байгаа. Тэгээд энэ хэрэгцсэн ирсэн цаг зав гаргаж одоо энэ сайхан урилгыг хүлээж аваад хүрээд ирсэн та бүхэнд баярлалаа. Энэ цагт ерөнхий редактор Эпрүжүү түрүүний яриад Монгол Улсын их сургуулийн Томас Кук Монгол Улсын их сургууль Хоя нарын хөдөлгөөн